Улаанбаатар хотод 24 мега төсөл, улсын хэмжээнд 14 мега төсөл гэдэг мега төсөл гэдэг бас их алдартай үг хэллэг болоод байгаа. Монгол улсад байгаа иргэд маань одоо манай инженерийн байгууламжийн хүмүүс маань мега төсөл гэдэг бас ойлголтоор зөв аваасаа гэж мега төслүүдийн онцлогуудыг бас хэлж өгье гэж бодлоо. Яг гэвэл миний хувьд өөрөө Монголдо дэлхийд бас мега гэж тооцогдохоор төслүүд дээр доод шатанд нь, дунд шатанд нь, удирдах шатанд нь өөр ингэж ажиллаж байсны үед. За мега прожект гэдэг англиар бол мега гэдэг, монголоор мега төслүүд гэж нэрлэдэг байгаа. Мега гэдэг маань өөрөө ер нь бол 16 зэрэг хэлж байгаа. 16 зэрэг гэдэг маань өөрөөсөө л сая гэсэн үг. 10 тарах юм бол сая. Америк, Европ 16 зэрэг буюу сая доллароос дээш л үнэлгээтэй. USD-гээр 1 миллион сая доллар хүрчихэж байгаа учраас үннээс нь шалтгаалаад мега прожект буюу сая доллароос дээш үнэлгээтэй гэсэн утгаараа анх мега прожект гэдэг бол нэр томьёолол гарч ирсэн байдаг юм байлээ. Америкийн нэгдсэн улсын OFCCP буюу Office of Federal Contract Compliance Program буюу ирээний нийцлийн төлбөрөөс 1997 онд бол 37 сая Америк доллароос дээш хэмжээний төслийг бол мега төсөл гэж хэлнэ гэж програмаар тодорхойлогдож исэн албан тодорхойлт байдаг мөнгөн дүн дээрээ. Орчин үед бол мэдээж хөгжингөө орнуудад 1 биллион доллароос дээш буюу 1 тэрбум доллароос дээш томоохон төслүүдийг бол мега прожект гэсэн ангиллаар дац авч үздэг. За тэгвэл мега прожект гэж юу хэлээд байгаа юм те? Мега төсөл нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, төвөгшил ихтэй, ялангуяа зохион байгуулалтын хувьд тийм ээ, эдийн засаг, байгаль орчин нийгэмд үзүүлэх урт хугацааны нөлөөтэй төслүүдийг мега прожект гэж хэлдэг. Тэгэхээр нэгэсэндээ мега прожект гэдэг бол манай Улаанбаатар Таранбай метро хийхэд маш хүндрэлтэй, өндөр хөрөнгө оруулалт шаардна. Дээрээс нь метро дууснараа манай Улаанбаатар хотын иргэдийн амьдралд урт хугацааны өөрчлөлтийн нөлөө орно. Метрогоор явж эхэлдэг болно, Таранбайгаар явж эхэлдэг болно. Тэгэхэд ийм томоохон хөрөнгө оруулалт шаардсан тухайн нийгэмдээ эдийн засаг, байгаль орчин нийгэмд үзүүлэх урт хугацааны тийм нөлөөтэй төслүүдийг л мега прожект гэж хэлээд байгаа. За мега прожект нь өөрөө ийм том төсөл иргэдийн амьдралд нөлөөлдөг сая доллароос дээш үнэлгээтэй мега гэдэг 16 зэрэгтээс дээш одоо орчин үед бол бүр тэрбум долларын төслүүдийг хилдэг болсон юм онцлогтой. Тэгэхээр энэ төслүүдийн онцлог гэж байна. Төслийн менежмент гэв тийм ээ. Энэ том төслүүд нь нэг хүний ур чадвар, ур ухаан гэхээсээ илүү маш олон тийм мега прожектуудын онцлог бол мульти стейкхолдер буюу маш олон тийм оролцогч талуудтай байдаг. Тэгэхээр project management-ийн онол дээр stakeholder management буюу оролцогч талууд. Тэгвэл төсөл дээр оролцогч талууд гэж хийн тий. Төсөл хэрэгжүүлэгч байдаг, иргэд байдаг, тухайн орон нутгийн одоо төслийн бүс нутагт өртөж байгаа орон нутгийн хүмүүс байдаг. Дээрээс нь зөвшөөрөл өгөх агентлагууд, засгийн газар, stakeholder-ууд бол төсөл дээр маш олон оролцогч талууд байдаг. Тэгэхээр project manager бол stakeholder engagement маш чухал гэж үздэг. Харин мега төслүүд дээр бол төсөл маш том өргөн царан үрээтэй бүх инженерийн дэд бүтцүүдийг хэвчлэн хамаардаг. Учраас мульти стейкхолдер engagement буюу олон оролцогч талуудыг анхаарч зөв харилцаа авч явах хэрэгтэй. Жишээлбэл метро. За метро ягаад мега прожект юм бэ гэвэл мульти стейкхолдер гэж юу юм бол метронд эрчим хүч байна. Метронд зам тээврийн яам орж энэ бол төмөр замын тээвэр шүү дээ. Гүнээр явна. Иргэний барилга байна. Зорчигчд байна. Тэгээ Улаанбаатар хотод байна. Олон инженерийн яам, төсөл хөтөлбөр, хууль, журмуудыг хамарсан ийм төсөл. Дээрээс нь иргэдээсээ санал аавна. Дэлгүүрүүдийн доор байна, үйлчлэгээний төвүүдийн доор байна. Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдал гэдэг. Ингээд иргэд зам тээврийн яам, эрчим хүчний яам, эрчим хүч талаасаа, барилга талаасаа барилгын яам, хувийн эвшлүүд маань ингээд үйлчлэгээ үзүүлээд буудлууд дээр байрлуулахын тулд Улаанбаатар хотын хувийн эвшлүүдтэй шинэ хууль хийнэ. Ингээд зөвшөөрөл өгөх бүх байгууллагууд ингээд олон оролцогч талтай. Энэ олон оролцогч талууд нэг ойлголттой эвлэрч одоо энийг хийя гэсэн ойлголттой бүгдийнх нь эрх ашиг сонирхол нийцчиж энэ том мега төсөл амьдрдаг хэрэгждэг. Тэгэхээр мега төслийн онцлог бол өөрөө мульти стейкхолдер engagement хийж нэг хүний ур чадвар, нэг хүний ухаан гэхээс илүү олон нийтийн эв найрамдлаар хэрэгждэг гэсэн. Мега прожектуудын маань өөрөө хамгийн гол шинж чанар нь бол маш урт хугацааны том хөрөнгө оруулалт шаарддаг, нийгэм эдийн засагтай өндөр нөлөөтэй урт хугацааны иргэдийн амьдралд нөлөөтэй хэрнээ хэрэгжүүлэхэд мульти стейкхолдер engagement буюу олон талын оролцоог ингэж авч явах нь мега прожект менежментийн онцлог байдаг байна. Ийм ном гарсан байна. How big things get done буюу том зүйлүүд хэрхэн бүтдэг вэ? Энэ бол 2024 оны бестселлер байсан байна. Тэгээ энэ бестселлер ном нь өөрөө мега төслүүдийн талаар. Нэгсэндээ монголоор орчуулах юм бол томоохон зүйлүүд хэрхэн хийгддэг вэ? Гүйцэтгэгддэг вэ? Сүүлд дэлхий дээр хэрэгжсэн 16,000 гаруй том мега төслүүдийг инженерийн дэд бүтцээр нь энэ бол нисхийн төсөл байна, эрчим хүчний төсөл байна гэдэг 25 категорид ангилж түн дээрээ дүн шинжилгээ хийсэн ном. Монгол хэлэн дээр бол орчуулсан том зүйлс
хэрхэн бүтдэг вэ гэж орчуулад англи хэлнийхэн бестселлер ном нь How Big Things Get Done гэх. Тэгээ энэ номыг унших юм бол Австралийн Sydney Opera House, Английн Big Bang цаг, Америкийн нэгдсэн улсын Empire State Building, Пентагоны барилга болон бусад том олон улсад байдаг томоохон инженерийн дэд бүтц барилга байгууламжууд анханаас яаж төлөвлөгдсөн, төслийн менежер нь хэн байсан, хэрэгчид ямар алдаа оноо гарсан, хэрэг хугацаанд хэтэрсэн, ямар алдаа оноотой байдгийг ингээд судалгаа хийгээд 16,000 гаруй мегадлуудын дүн шинжилгээг нэгтгэсэн ийм бестселлер ном байж байгаа. Тэгэхээр энийг бас уншиж сонирхолтой статистик мэдээллүүдийг бас авах боломжтой байж байгаа. Энэ дээр нэг зүйлийг хэлж байгаа юм. Дэлхийн бүх эрэгтэй хүний дундаж 1.75 м байдаг гэх тийм айгу сонирхолтой. Тэгсэн чинь миний өндөр 1.75 байх ч юм. Бүх төслүүдийн мега төслүүдийн төсөвтэй дуусна ерөөсөө 47% байдаг. Төсөвтэй болон яг цаг хугацаанд дуусна 8.5%. Яг төсөвтэй дуусаад цаг хугацаанд дуусаад яг тэр үр дүндээ хүрсэн 0.5% байдаг гэдэг. Мега гэж анх удаа хэрэгжиж байгаа энэ том төслүүдийн онцлог байдаг л да. Их хүндрэлтэй төлөвлөхөд хэцүү урд нь хийгдэж байгаагүй. Тэм төслүүдээр ер нь бол 1000 сан хичээгээ төлөвлөсөн ч гэсэн их алдаа гардаг гэдэг ийм зүйлийг л сургамж болоосоо гэж ингэж бичсэн судалгааны бичиг баримт гэж байна. Өнөөдрийнхөө ярьсан зөвлөдүүдийг товчход хэлэхэд бол Улаанбаатар хот, Монгол улсад маш зөвлөд мега project management, мега project, мега төсөл гэж ярьдаг болсон. Энэ маань өөрөө мега гэдэг 16 зэрэгээс дэш буюу сая доллароос дэш үнэлгээтэй учраас мега гэж нэрлсэн байх нь байна. Америкийн нэгдсэн улсын гэрээний нийцлийн програмаас 37 саяыг дээш хийсэн бол орчин үед гадаад улсуудад ерөнхийдөө хөгжингөө орнуудад 1 тэрбум Америк доллараас дэш төсвүүдийг мега гэж байна. Албан тодорхойлолтоор бол тухайн бүс нутагт эдийн засаг нийгмийн урт хугацааны нөлөө авчирдаг ийм төслийг гэдгээрээ Монгол улсад бол Таранбай, метро, ТЭЦ 5, Сэлб, Ормиотын хотын төслүүд их эдгээр төслүүд бол мега төслийн ангилалд бол аль бисаар орж байгаа. Дээрс нь мега төслийг хэрэгжүүлэхэд хамгийн гол онцлог юм бол нэг хүний уур чадвар гэхээсээ илүү олон одоо энэ төсөл дээр оролцогч талууд, яам, дуудсан газар, иргэд, төрийн бус байгууллагууд, хувийн хвшлүүд маань нэгдсэн эвтэй нэг ойлголттой байж ижил олон хүний эв нэгдлэр явж ингэж л хэрэгждэг юм төслийн онцлогтой. Тэгэхээр мега төслийг удирж байгаа манай төслийн менежер маань stakeholder engagement буюу оролцогч талуудыг хэрхэн яаж удирдан менеж хийж авч явах вэ гэдэг ур чадвар бол маш сайн эзэмшиж энэ мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болох нэ.